Сайн байна уу? За би өөрийнхөө бизнес төсөлд хүүхдийн бэби үсний болт хийж зархаар шийдсэн байгаа. За ингээд одоо зах зээл дээр бол яг ийм үсний болтыг 1500 төгрөгөөр зарнаа гэж одоо ütсэн байгаа. Энэ бол одоо миний бэлэн болсон бүтээгдэхүүнүүд байна. За одоо энэ бүтээгдэхүүнийг хийхин тулд одоо миний нийт өртөг хэдвэг гэдгийг одоо харцгаая. За энэ цавыг бол би 3500 төгрөгөөр авсан. За энэ усны болтонд маань ашиглагдах энэ чимэглэл буюу одоо энэ тоглоомыг бол ширхгийг нь 150 төгрөгөөр авсан. За ингээд нэгж бүтээгдэхүүн маань одоо хос бүтээгдэхүүн учраас ингээд 150-аар нэгийг аваад ингээд 300 төгрөг болж байгаа. За харин усны эрзэнийг болохоор би одоо энэ ширхгийг нь 100 төгрөгөөр авсан. Ингээд 200 төгрөг. Тэгээд сав баглаа бодолт нь ийм цаас авсан байгаа. За энэ цаас нь болохоор ингээд ширхэг нь 150 төгрөгөөр энэ цаасыг авсан байгаа. За тэгээд нэгж бүтээгдэхүүнийхаа өртгийг болон нийт өртгөө тооцсон байгаа. За одоо харин бүтээгдэхүүнээ хийхэд нийт хэдэн минут зарцуулахыг харцгаая. Чимэглэл дээрээ баг зэргийн супер цавууг асгаж агаад ингээд одоо хүүхдийн үсний болт нэг нь ингээд бэлэн болчлоо. Дараагийнх нь ингээд одоо хоёр үсний болт маань ерөөхдөө бол бэлэн болсон байгаа. За тэгээд сав баглаа бодлохын цаасыг авч агаад дахиад цаасан дээрээ баг зэргийг за ингээд нэг одоо бүтээгдэхүүн маань бэлэн боллоо. За ингээд энийг нийт хэдэн төгрөгөөр одоо бүтэж байгаа вэ гэхлээр за миний чимэглэл ингээд нийлээд 300 төгрөг. За болт маань болт бие одоо энэ эрзэн маань ингээд 200 төгрөг. Цавууг бол за энэгээр нийт би одоо 100 хос бүтээгдэхүүнийг бол яг нэг юм цавнаас бол гаргана гэж тооцоолоод 3500 авсан чинь одоо нэг юм бүтээгдэхүүн ихэд 35 төгрөг болж ийн гэж тооцсон. За сав баглаа бол 150 төгрөг ингээд нийтдээ нэг бүтээгдэхүүн хос бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд одоо нэгжийн өртөг маань 685 төгрөг болж байна. За тэгээд би одоо ингээ 3 сараар одоо ерөнхийдөө бол үйлдвэрлэлээ одоо ингээ явуулна гэж бодож байгаа. Эхний сар 100 хос бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Одоо дараагийн сар ч гэсэн дараагийн 2 сар ч гэсэн бас яг ижилхэн 100 хос бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэнэ. Тэгээд нийт өртөг маань болохоор одоо шууд материал, шууд хөдөлмөр, шууд бус зардлуудаа нэмээд 117160 төгрөг болсон байгаа. Тэгээд одоо миний шууд бус зардал юу орсон бэ гэхлээр миний тээврийн зардал орсон байгаа. Би энэ одоо түүхийн эд материалаа одоо энэ гэрийнхэн хажуу талын юунаас авсан. Шөнийн захаас авсан. Тэг шөнийн зах руу автобустаад ирж очихын одоо 1000 гэд 2000 төгрөг болсон байгаа. За баярлалаа.